За яг энэ одоо энэ хуулийг явуулахад хоёр талтай л яригадаад байгаа л да. Гэхдээ би бол одоо бас хит яг нэгдлийг туйлширсан байдлаар бас хармааргүй байгаа. Яг л ер нь одоо эрчим хүчний салбар бол олон улсын жишгт хүрсэн ийм либералчилсан хувийн хвшлийг одоо төлхөө дэмжсэн байдлаар оруулж өгөхөр илүү давуу талтай. Ялангуяа одоо энэ санхүүгийн хөрөнгө, энэ санхүүгийн хэрэгслүүдийг бас төлхөө нэвтрүүлмээр байна. Бас яг энэ хувийн хвшлээр дамжуулаад шинэ одоо ноу-хау технологиудыг нэвтрүүлэхийг хүсэж байна. За дээрэс нь засгийн газрын одоо энэ урт хугацааны санхүүгийн энэ үр үрдэг эрчим хүчээр үр үрдэг асуудлыг илүү одоо үр ашигтай болгох юм боломж байгаа болов гэж харагдаж байгаа. Хувийн хвшил орж ирснээрээ угаасаа хувийн хвшил бол ашигтай ажиллагааг л харна. Тэгэхээр илүү засгийн газрын одоо энэ янз бүрийн одоо санхүүгийн төсөвлөлт энэ төлөвлөлтөөс илүү үр ашигтай байх талаас компаниуд орж ирэх нь давуу талтай байх гэж бодож байна. Тэгээ айл айландаа хяналт тавиад ингээд явах учраас би бол зүйтэй бах гэж бодож энэ дэмжиж ярьж байгаа шүү. Гэхдээ би асуулт байна. Тодруулахгүй бол за энэ хуулийн заалтыг яг ямар төслүүд дээр хэрэглэх гэж байгаа вэ гэдгийг бас нэг тодруулаад өгөөч ээ. Нэн тэргүүний ямар төслүүд байх вэ? За энэ заалтаар том одоо чадлын олон станцыг өндөр тарифаар бариад дараа нь төрд ингэж худалдах вэ гэсэн юм болгоомжлолоод бас яригадаад байгаа. Тэгэхээр энэ тариф нь ер нь хэд орчим байх вэ? Хязгаарлалт тавьж болох уу гэдэг асуулт байгаа даа. За гуравт нь төрийн бодлогод усгагдсан яг энэ төслүүд дээр энэ заалтыг хэрэглэнэ гэж төслүүдийн нэрийг одоо нэрийг чадлыг нь тодорхой болгох юм бол яасан юм бэ гэсэн юм гурван одоо асуулт байна. За хариулт 5 номер. За мантаг гишүүнд дэмжиж байгаад баярлалаа. Эрчим хүчний либералчлал, эрчим хүчний шинжилгээг үргэлжлүүлээд хийхээс ундаа харахгүй. Энэ магадгүй энэ либералчлал, энэ шинжилгээг хийхэд нэг засгийн газрын бүрэн эрхийн хугацаа хүрэхгүй ч байхыг үсэхгүй. Гэхдээ бид нар бол аль болох хурдтай энэ либералчлал шинжилгээг хийхин төлөө ажилланаа. Нэг дэмжиж байгаа танд талархаж байна. За ямар төслүүд дээр хэрэглэж байна вэ гэдэг ингэхлээр яг өнөөдрийн байдлаар манай эрчим хүчний яам Улаанбаатар хотын засаг даргын дамын газрууд дээр төслийн тэгдэгэд энэсэх үндэслэл одоо тендер зарлахад бэлтгэж байгаа хэд хэдэн төсөл байна. За эхнийх нь бол 5-7 цахилгаан станцын эхний 2 блок буюу 300 мегаваттын цахилгаан станцын төслийг 2023 онд зарлаад 2 оролцогч орж ирээд хоромсолтод маргасаар байгаад 2025 онд хүртэл шөөгдөлцөөд энэ оны 1-р сар 2-р сард багтаагаад шөөгийн шийдвэр гарсан. Дахин зарлах утгатай ийм шийдвэр гарсан. Энэ төслийг 1-р зарлнаа гэсэн ийм тооцоол байна. 2-дугаарт Улаанбаатар хотын ТЭЦ-2 станцын Үнсэн сангийн одоо багт талбайг цэвэрлээд ТЭЦ-5 гэж нэрлэж байгаа 300 мегаваттын цахилгаан эрчим хүчний чадалтай 360 мегаваттын дулааны эрчим хүчний чадалтай энэ төслийг Улаанбаатар хот дээр тендер зарлах ажил бэлтгэл хийгдэж байна. Хоёр дахь төсөл нь. За 3 дугаарх нь Багнуурын дүүрэг дээр Багнуурын уурхайг төшгөлээд жилдээ нэг 600 мянган тонн хөх нөөц буюу хагас хөхс үйлдвэрлэх энэ төсөл нөөц хэмээн төслийг эхлүүлэх ийм техник эзэнс хүслийг Эрдэнэс Монгол компани дээр хийж байгаа. Энийг бол явуулах болов гэсэн ийм тооцоол бий. За дөрөвдөх нь Дархан хотод дулаанаар нэг 100 гигакал цаг цахилгаанаар нэг 50 мегаваттын хөтөн чадалтай нэг дулааны цахилгаан станцыг ашиглалтанд оруулах энэ техник эзэнс хүнсэл боловсролтод явж байна. Энэ хууль батгдчих юм бол энэ ондоо багтаага тендер зарлах гэсэн ийм тооцоолтой байна. За түүний дараагийн төсөл бол Өмнөгов аймгийн төв 70 задад хот дээр 50 мегаваттын Дархан дээр уучлаарай 200 мегаватт шүү. Дулааны хөтөн чадал бий. 70 задгад дээр бол 100 мегаваттын хөтөн чадалтай дулааны. Цахилгааны хувьд бол 50 мегаваттын хөтөн чадалтай ийм дулааны цахилгаан станцын техник эзэнс үндэслэлд холбогдох төслийн бэлтгэл ажлууд хийгдээд явж байгаа. Та бүхэн энэ хуулийн төслийг батлаад өгөх юм бол эдгээр төслүүдийг явуулна. Түүнээс гадна энэ Багнуур дүүрэг, Багангаа дүүрэг, Налаах дүүрэг гихмэд орон нутгийн дулааны хомсдолтой байгаа дулааны цахилгаан станцуудыг бол нэмж өрөх техник эзэнс үндэслэлүүдийг хийгээд явж байгаа. Иймэрхүү ажлуудыг ямар ч бас эхний ээлжинд энэ жил эрхчлөлтөд хэрэгжүүлнэ гэсэн юм тооцоол баримжаатай явж байгаа гэдэг
хэлье. За энэ төр худалд нь авах вэ гэдэг ийм болгоомжил гадуур За 5 номер үргэлжлүүлж хариулъя. за урд нь баригдсан байгаа хувийн гэрчлийг хэрэгжүүлж байгаа том оврын цахилгаан станцуудыг төр худалд нь авах бий гэсэн нэг ийм гүтгэлэг хардлагын чанартай зүйл олон нийтийн сүлжээгээр явж байгаа шиг байна. Тийм зүйл огт байхгүй. Энэ бол зөвхөн энэ мөчөөс хууль батлагдсанаас хойш хууль эргэж үйлчлэхгүй, хууль батлагдсанаас хойш хэрэгжих шин төслүүд дээр л холбоотой зүйл. Хоёрдугаарт одоо байгаа хувийн хөгжлийн энэ станцыг төр худалд нь авах ийм боломж байхгүй. Тендерийн тухай хууль болон төсвийн тухай хууль бусад хуулиудаар энэ хороотой залтдаг. Ийм одоо тайлбар хэлье. За тариф бол ийм байна. Зөвхөн уурхаан ам дээр баригдаж байгаа дулааны станцуудын тухайд. За бөөрөлжүүдийн цахилгаан станцын юуг бол цахилгаан эрчим хүч худалд нь авах гэрээг 2016 оны 3 сард хийсэн юм байна лээ. Эхний жилдээ 7 центр, хоёр дахь жилээс 28. За 1 минут 5 номер. 2-оос 28 дахь жилүүдэд бол 1 кВт-цаг эрчим хүчний үнийг төвийн эрчим хүчний систем толгогдохдоо 895 центээр холбогдно гэсэн ийм гэрээтэй байна лээ. За Баян сум дээр 660 МВт-ийн цахилгаан станц явж байгаа. Энэ бол төвийн бишид эрчим хүчний систем нийлүүлэх үн нь 8.4 цент байна. Шилэн аймгийн төв дээр байгаа 70 МВт-ийн цахилгаан станцын төсөл 8.4 цент, Тосон сэнгэл дээр байгаа дулааны цахилгаан станцын цахилгаан эрчим хүчний сүлжээд нийлүүлэх үн нь бол 8.4 центээр байгаа. Ийм л байдалтай байгаа. Дахин давтан хэлье. Урд нь хэрэгжүүлж байгаа хувийн компаниудын хэрэгжүүлж байгаа төслийг төр худалд нь авах хууль бололцоо энэ өргөн барьсан хуулийн төслүүдээр бий болохгүй. Жамблын Ганбаатар гişүү.